чи болсон тэр очихоор нөгөө хоёрыг олох гэдэг бид нар бүр тээж хийсэн. Тэгээд тийм нөхцөл байдал байсан. Тэгэхээр манай аймаг бол арай өөр байсан. Нэг хэмжээгээр хоёр гарч ирэхэд давтагч шүл жижиг нэг юм өөр тэр хэмжээгээр хийж болж үүргийг үүсгэж байгаа. Тэгээс энэ шинжилгээ хийх бол дахиад өөрчлөлт хийх бол шинэ зүйлээ таавар суур болчихсон. Тэгээд энэ цагийн их зүйлийг үзэх юм бол чиг авч явах гэдэг нь таавар хийж энэ хүмүүс таавар илүү их аваад явсаар дараа энэ намайг явуулсан таавар илүү их болж яваад багтуурын болж чадвартай тэгээд шин санаатай яг энэ хэрэгцээ ямар хөө байсан бэ? Бидний хийгээд байсан хөдөлгөөн маань хөдөлгөөн маань флорайд байна гэдэг. Тэгэхээр үндэсний өвчтөд ядаж хийчихээс ажиллаж байгаа бид нар асал юмас авахгүй байх хэрэгтэй гэж харж байгаа юм. Амьд өдөртөө баяртай. Тэр бас сая баяр хөшөлтэй. Яг тэр сэвжтгүүн яг сэвжтгүүн гэсэн нэг жишээ. Одоо нэг юм байна. Хүн хүчтэй хийчтэй. Тэгээд чоолтой найраж байгаа хүчтэй. Аймаг хатар дараагийн жоох муу байж. Тэгээд тэр сургууль заасан сумруу ааш тэр хүн нүрэн ничиж өгмөр. Тэгэхээр яг тэр нэг зайгаар яг тухайн хүчтэйсэн Монголоос гараад ирж байгаа нэг гайхаж байсан. Тэр хүмүүс үгж авсан. Тэгэхээр тийм юмыг яг тэндээс нь авах та нарыг үлдэн тэгж байна. Тийм хөдөлгөөн тэр үгтэй. Бид нар болж байгаа нэг хүнээр заасан гараад яваад бүгд яг моцаар таних гэж. Одоо жаваа сэлгэж өгөөд хичнээн байна. Тийм их толгоос юм том гэж байна. Одоо нөгөө зааж ирсэн хүмүүс хоолж байгаа. Тэр хүмүүс тэгэхээр ганцхан тэр байна. Шүү. Яг тэр хийж байна. Ном бодож байгаа. Өөрсдөө цаашдаа зааж байгаа өөрсдөө шинээр хийж байгаа замбаг гэж заах. Тэгэхээр нэг одоо орчин үеийн хүч шинэ нэг хүч. Тэр энэ цаг үед 10 оны хийж их чухал цаг биш үү? Намайг настай. Ийм засагтаа ийм дараа тэр үл аа тохиол. Энэ ч 30 жил ирүүлсэн хүмүүс байна. 3 жилийн өмнө ирсэн хүмүүс байна. Тэгэхээр санаа энэ цаг хугацааг сайжруулах. Тэр очоод сурсан мэдсэн зүйлээ хэдмэр ч надад мэрэгжил дэвшүүлж ирсэн. Чинь ийм юм яах юм бэ? Бусдын явж үзэхээс бусдын мэрэгжлийн дэвшүүлж тийм одоо сэтгэл хөдлөлөөр ажиллах хэрэгтэй. Таахан ажиллах. Чуулган муулах чинь бүжиг хараагүй. Бүжгийн хувцас. Мондөг юмтаа. Тийм үү? Гоё биш. Яаж гэсэн юм? Оо тийм үү? Энэ талаас